За маш чухал хуулийн шинжилсэн хариулгын төсөл орж ирж байгаа юм байна. За засгийн газраас өргөн барьж байна. Хууль зүйн дотоодын сайд танилцуулгыг хийлээ. За өнөөдөр манай улсад бол одоо гол тулгамдж байгаа асуудлын нэг мөн үгүй ялтчихгүй юм уу? Өнөөдөр бид харт тамхитай тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх тал дээр бол хоцрогдсон байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өдрөөс өдөрт нь харт тамхинд дондогчдын тоо нэмэгдэж нас залуужж байгаа. Тэгэхээр би нэг хэдэн зүйл асууя, гайл хариулах болов уу гэж бодож байна. Манай Монголд ер нь яг энэ карго үйлчлэгээ явуулдаг хэдэн байгууллага байна? Хувийн хвшил. Тэгээ каргогоор орж ирж байгаа бара бүтээгдэхүүнд хяналт тавьж байгаа хяналт нь хэр байна? Одоо тэр чинь нөгөө нэгс нь одоо эзэн яг хажууд нь байхгүй гэсэн ачаа шүү дээ. Одоо эндээс ингэ ачуулсан байгаа. Хоёрт одоо нэг нян илрүүлэгч гэдэг нэг юм байдаг шүү дээ. Энэ манад байгаа юу? Одоо бусад улсын хэлээр ороход нэг янз бүрийн бүс мүс одоо гутлын улмолнд ингээд нэг юм арчаад нэг юм илрүүлэгч дотор хийгээд хараад шууд дор нь ингээд явуулаад идэг. Манад одоо яг энэ төхөөрөмж байгаа юу? Хэрвээ байгаа бол энэгээр одоо бид илрүүлж чадж байгаа юу? Ер нь одоо энэ галт тэргээр зорчиж орж ирж байгаа хил нэвтэрч орж ирж байгаа улсуудын ачаа бараанд энэ яаж одоо энэ илрүүлэлт явагддгийг. За онгоцных одоо бас нэг арай өөр байж магадгүй. Газрын одоо энэ галт тэрэг болон тээврийн хэрэгслэр орж ирж байгаа. За дээр нь тээврийн машинуудын одоо энэ зүйл дээр яаж яаж байгаа. За дараагийн нэг асуудал одоо манай номж гүшимтэй сүүлийн үед толгойн өвчин болоод одоо олон хүнд ч одоо шүүмжлүүлэл явж байгаа энэ тамхины хууль гэдэг нэг зүйл дээр ялангуяа энэ веб тамхи одоо бусад улсуудад л орж ирчээд байгаа шүү дээ. Веб тамхины дотор шингэнээр дамжигдаж хар тамхи орж ирсэн. Манайд энийг шинжилдэг лаборатори байгаа юм. Одоо тэр веб тамхины дотор л байгаа шингэнийг шинжлэх нэг хэрэг, тэр нь сороход утаа болоод гарахтаа ямар бодис болоод гарч байгааг шинжлэх нь бас нэг өөр хэрэг. Тэгэхээр эдгээр зүйл дээр одоо өнөөдөр бас ямар шинжилгээ явж байгаа вэ гэдгийг. За одоо тэгээ сүүлийн үед чинь энэ хар тамхи чинь өмнө нь бол одоо гоо сайхны бараа гар утас мутсан дотор орж идэг. Одоо цаас болоод орж идэг болсон юм шиг. Ялц хэлбэрээр. Зүгээр юм бичгийн цаас болоод орж идэг болсон. Энийг илрүүлэх боломж байгаа юу манад? Ингэжээж энийг нөхцлөө бүрдүүлжээж урьдчилан сэргийлэх арга хэмжээ ярина. Цаашаа ярих боломж эндээс цааш хаагдчихад байгаа байхгүй. Энэ дээр бас нэг тодорхой хариулт авмаар байна. Сая бол одоо амар сайхан сайдын танилцуулганаас бол харамсалтай тоо мэдээлэлд гарч байна. Тэн дээр гайл, тагнуул, цагдаа гурав бол одоо ажлын үеэлдээ маш сайн хангах хэрэгтэй гэж харж байна. Тэ асуултанд хариултаа. За ажлын хэсэг за амар сайхан сайдаар эхлэе. Та нэгдүгээр микрофон дээр тэгвэл солио сууж явах. За амар сайхан сайд. За дохио зохицуулсан хяналтууд хийж байгаа. Хангалттай биш байгаа. Ялангуяа энэ одоо хил гайлын эрентхэн аппарат хяналт шалгалтуудыг томоохон бомбд хил гайлууд дээр тавих ажлууд бас удаашралтай явж байна. Хэд хэдэн хэлбэрээр шалгаж байгаа. За энэ бол өөрөө бас эрентхэн аппарат дээрээс нь одоо хар тамхи тэсрэг бодисыг илрүүлэх зарим төрлийн тоног төхөөрөмжүүд гээд. Гэхдээ энийг одоо өнөөдөр шаардлага хангаж байна хэлэх одоо боломж байхгүй. Хил гайлын одоо төрөл бүрээр энэ дээр хяналт тавьж байгаа. Ялангуяа одоо зорчигч тээврээр орж ирж байна. Хувцс хунар бүр заашлах юм бол ундаа чихэр хүртэл болоод орж ирж байгаа ийм хэлбэрүүд бий. Гэр ахуй хэрэгсэл, машин тээвэр, тоног төхөөрөмж, цүнх цав гээд тэгээ сүүлийн үед бас илрүүлэлтүүд харьцангуй сайн хийгдэж байгаа ч гэсэн хөрөнгө оруулалтууд хангалттай энэ хил гайл болон бусад газруудад тавих шаардлагатай гэдгийг бас энэ зориуд би онцлж тэмдэглэж хэлж байгаа. Нөгөө талаараа энэ тавих хяналтууд дээр бас бид энэ төрөл бүрийн сүүлийн үеийн бодисуудыг илрүүлдэг, шинжилдэг, цаг алдалгүй тодорхойлдог. Тэгээд түүнтэй одоо уялдаатай арга хэмжээнүүдийг авдаг чадварыг дээшлүүлэхгүй бол яг өнөөдрийн байдлаараа бид цаашдаа энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ үүсэж байгаа хүндрэлүүд болцсохгүй эрсдлүүдийг тасан зогсоо боломж нөхцөл бас хомос байгаа гэдгийг хэлэхгүй бол болохгүй байна. За ажлын хэсэг бусад мэдээллүүд дээр мэдээг өгч байна. За нэгдүгээр микрофон. Гадны ерөнхий газар Баярбаатар гишүүний асуултанд хариулъя. За
яг албан ёсны карго одоо шууд илгээмж үйлчлэг эрхлэгдэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг бол энэ харилцаа холбооны зохицуулах орооноос авсан тусгай зөвшөөрлөдөг аж ахуйн нэгжүүд одоо эрхэлдэг байгаа. Эдгээр маань ихэвчлэн Америкийн нэгдсэн улс, Солонгос, тэгээ Европын холбооны улсаас агаараар болон газрын одоо карго ачаа тээвэрлж орж ирэх одоо тийм зөвшөөрөл авсан байдаг тусгай зөвшөөрөл. Энэ нь бол яг төрийн байгууллагуудад бүртгэлтэй. Энээс гадна одоо энэ зүүн өмнөд Аз болон Туркээс ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр иргэдийн ачааг бөөгнүүлж ягаад одоо Монгол улсын хилээр оруулж ирэхдээ өөрийнхөө нэр дээр юм уу эсвэл өөр хамаарал бүхий компанийнхаа нэр дээр одоо бүрдүүлэлт хийгээд энэ бол миний ачаа гэж мэдүүлээд орж ирдэг одоо бас хэсэг бүлэг иргэд байдаг. Гол одоо зам сууг маань бол энэ зам суугаар бол ялангуяа Туркээс гарал үүсэлтэн мансуурл бодисол тэрүүгээр ингээд явж байгаа зам сууг харагддаг. Мөн багаж тоног төхөөрөмжийн хувьд бол За нэгдүгээр микрофон гүйцээгээд хариулъя. Төсвийн одоо тухайн жилийн төсөвт багтаж одоо тодорхой шинжилгэүүдийг хийдэг. Түрүүний ярьжсэн хүний бие болон эд зүйлээс артицаас авдаг багаж тоног төхөөрөмжийг бол одоогоор бол нис хонгоцны буудал дээр бол ашиглаж байгаа. Энэ жилдээ багтаагаад босоод одоо замууд, сэлэнг зэрэг том зорчигч хөдөлгөөн ихтэй бомтууд дээр ашиглахаар одоо ингээд төлөвлөлөөд ажиллаж байгаа. Гол одоо зам сууг маань одоо тэр бүртгэгддэггүй иргэдийн одоо нэрээр орж ирж байгаа тэр ямар нэгэн бүртгэл үүсгэгддэггүй явагддаг тэр карго илгээмж дээр гол эрсдэл одоо үүсэт ажиллаж байгаа. Тэн дээр бол бас галын байгууллага, цагдаа тагнуулын байгууллагатай хамтраад тодорхой сувг 1, сувг 2 гэдэг арга хэмжээнүүдийг аваад тодорхой хумх ажиллагаанууд бол хийгдээд явж байгаа. За Баярбатар гишүүн тодруулъя. За миний гол хэлэх гээд байгаа санаа бид нар энэ хуулиа сайжруулад одоо батлаад шинжлэх хариулахыг баталж болж байна. За сая одон туяа гишүүнээс хэллээ. Бидний төсөв мөнгө шийдэж тодорхой төвшөнд энэ технологи техникээ сайжруулахгүй энэ илрүүлэлтэд нэмэгдүүлэхгүйгээр энэ хууль амархгүй. Гол санаа. Тэгэхээр би одоо энэ өнөөдөр манай Баасан жаргал гишүүн байж байна, Амин Жимэг гишүүн байна. Одоо энэ хуульч гишүүдтэйгээ нийлж байгаа энэ сайн жаргал гишүүн бидэд нийлээд энэ хуулийг одоо бас хилцэгсийн дэмжижүүлмээр би ахлах саналтай байна. Нэлээд нарийн судалгаанууд хийгдсэн байгаа. Энэ дээр тулж байгаа хууль бол ерөөсөө яг л одоо энэ Монголын хойч үеийн өсвөр ирээдүйн төлөөлөл урьдчилан сэргийлэх дээр гол асуудлыг л анхааруулж энэ хуулийг батлах ёстой гэж харж байна. Тэгээд ажлын хэсэгт баярлалаа. Амжилт хүсье. За